1 2. За юу яцхан сонсогчдоо. Эхэлчлээ. Манай хоёроос шууд ингээд эхэлдэг. Тэ андаа өнөр анд байхгүй шүү дээ. Анд маань англид байгаа. Би санаж байна андыг. За тэгээд үгээр дараагийн дугаар маань эхэлж байна. Гэхдээ дугаараа юу амар утсан байна. За тэгээд өнөөдрийн дугаарын маань зочноор Чангац подкастын хост ихшиглэн хөрөлцөн ирсэн байгаад наа. Тэгж дуудсан чи яасан юм бэ? Та чинь Чангац подкастын хост гэсэн. Гэтээс тэр Чангац гэдэг подкаст хийдэг. Гэтээс тэр подкастыг хийх нэлээд удсан болохоор. Тийм. За тэр подкаст юу болсон бэ? Яагаад зогсож байгаа? Манай co-host юм манай хамт тэгээд франц сурдаг. Тэгээ хоёулаа төгсөх курс болоод нэлээд ачаалтаа болоод. Тэгээ явж ил би бас гимтээд. Тэгээд юм жоохон санаа ирж байгаа те. Яа сонсоход амар хэцүү байл. Плиз ойлгоорой. Ийм мөсгүүдийг бүр хэлж чадахгүй байгаа. Ер нь бол амны хүндээ бүтэн түлэгдээд. Химэн батан түлэгдээд. Тэгээд одоо яг эдгэрээ явж байгаа бас нэг цагаар төлөө ярьдаг болоод байна. Нэг цагаа бодоод ярьдаг болоод байна. Тэгэхээр хизээ ингэж гимтлээ. Яг юу боллоо? Сар ангийн өмнө. Яасан юм аа? Ингэсэн юм аа. Бэжсэн чинь шөнийн 2 говтлуу дээ. Би гинт цэвэрлэгээ юмэр санагдаад яагаад чи. Тэгээ шал нормгийн цэвэрлж авч байгаад би цэвэрлэгээний байцаа юмд хийсэн байснаа. Аяхтаа устгаа андуурч уугаад. Тэгэл түлхсэн дээ. Давсны хүчил байж таард нөгөөх нь. Давсны хүчилтэй юм байж таард. Давсны хүчилтэй. Чи тэгээд уугаад балгацсан юм уу? Эсвэл амдаа игээл шууд буцаагаад гаргасан. Шууд гаргасан. Гэхдээ ингэж амар хийж байгаа юм тийм. Хүчтэй байж таард. Пүү. Тэгээд амны хүндээ ер нь яг тэр чигээр бүтэн түлхсэн. Тэгээд одоо самаа бүтнээж чадахгүй байгаа. Харин тийм байна. Хил бас бүтүүлэхгүй байгаа. Йоо. Тэгээд амар шулган зэрж байгаа л уучлаа. Тэгээ ер нь сурамж сурсан байна гэхтэй. Яа, гэхдээ тэр гинтэлч амар балаа юм байлээ. Эмдэгтэй ч тайлбарлах ингээд ярьж чадахгүй байдаг ч юм. Амаа нэг л харуулсан уу? Амаа нэг харуулаад яас ингээд тэмчнээ ингээд бахан юм болоо яж хад энэ төрлийн гинтэл хавар идэм шүү. Тэгээ бахан эмчнээ ирэл асуугаад бахан юм асуугаад тэгтэн би ингээд нөөцөө гаргаад уцаараа бичиж өгдүүлээл. Тэгсэн юм болцсон байсан гэж бичээл. Тэгээд сүлдээ манай эмчнээс тэгтгүн самсургуу усан хийхгүй. Тэгээд бүгдээ намайг амарлахтайсан гэж тэгтээ. Тий. Тэгээд өөрөөсөө дэмжлэгтэн левтж жаад тий одоо гээ эмчлэг тавьж байгаа. Гэтээс манай эмч намайг амарлахсан гэж тэгсээ байлаа тэгээд. Тэгээ бараг сэтгэл зүйчтэй уулзсан гэж авч гинөө. Надад бүр нөхөр санал болгосон. Нөхөр санал болгосон. Ийм залуутай байж байвал чи сэтгэл санаагаагүй магадгүй нэг эмч зүгээр. Ахыг аваад. Бараг тийм юм болчихвол амар эвгүй юм байл. Наа чи ямар гоё эмч вэ те. Эмчээ жоох өвдөд нь ойлцсон хүн санал болгож энэ тэр те. Би бүр өвдөд нь гэж хэлж чадахгүй байгаа шүү дээ. Яа. Тэгээд чилөө мэлэг нэрээ зовдуулж байгаа. Тэгж одоос нэлээ ярьдаг болоо л нөгөө. Гэтээс яг ойлгоцоо жоохон хэцүү. Бас хоол моол итгэд бас хэцүү байсан бах те. Юм итгэхгүй ер нь. Дандаа шингийн мэдж байгаа. Йоо, нунтглаа лу нөгөө нэг блендер дээр лу. Шингийн нууж байгаа. Тэгээд 10 кг настай. Хан тийм баха чамаарч чи нэг жоон турцсан юм шаарддаг. Ийм торхой ойлоо гэж бодоо. Харин тийм болсон. Болчихсон юм. Аанда. Сарын өмнө ч юу 12 сард юм уу? 12 сард. Йоо, гэхдээ энэ он гэхдээ угаасаа амар чанга дууссан тий. Тийг санагдсан уу чамд? Ер нь нэлээд гэсэн энэ оны эхлэлт гэсэн сая надад оролцсон чинь агаад гимтсэн гимтэлтэй. Тий. Сонсохны над юм тохиолдсон. Гэхдээ сонсохны хүн болгонд л юм тохиолдсон бэл. Жишээ нь чи бич юм штэй л өрчин манай нэг найзын бас нэг ойрын хүн хөнгөрч өнгөрөөд юу болоодсан бай. Нэг хүн ослоор л байлаа. Гэж манай их ч өнгөрч өнгөрөөд. Тий. Яг он гарах юм шүү дээ хамгийн амар нь. Яа амар жил босч тий. Харин энэ тэр нэг жил мэлтэй холбоотой юу? Стомт сондоо. Нэг юм ямар жил дууслаа? Могоо жил дууслаа. Одоо могоо болох. Биш луу жил нь дууслаа сая.
Яана би дуусах байхад цаасаа дуусах. Яана би бүр нэр тэгч үгүй. Нэгтэй ингийн юм ярьж чадахгүй. Тэгээд подкастт бичээг удаа амар ивэн байна. Харин тий би ч яг бас бичээгөө бас жоох уцаас жоох эвгүй л би ичнээ ярьж чадж байгаа ч гэсэн. Яг би бас бичсэн л дээ миний амны болон дээр яр гарцсан гэх. Come on. Нэхэр өвдөд байна. Тэгээд таас. За. Тэгээд юуны өмнө шинэ оны минь төргий. Тэгээ он гараад 19 сонсон байна. Он гараад ихний дугаар юу? Тий он гараад ихний дугаар. Ер нь нь шүү дээ. Сүүлийн өмнөх дугаар чаа. Над нэг цацаагүй 2 дугаар байгаамаа. Тэгээд тэгэл цацсан да. Юуц энэний араас л энийг одоо бушаахан шиг цацъя. Тэгэл хатаа хийжлээ. Тэгэхгүй л ингээд бүр ингээд мартагдаад эхэлсэн юм аа подкаст. Би чи өөрөө бүр хийдэг ээж бүр мартцсан. Аха. Нэг мартчихсан юм билээ. Тий. Тэ ингээл Instagram нээх болгон одоо сүүлдээ марцсан. Зүгээр л би ч нөө бас хоббиндоо илүү анхаарсан. DJ болох гэх тэрэндээ амар анхаарсан. Тэгсэн чинь бас жоохон буруу юм байна. Тин цочтойхон жохлохоо. Тий. Яг гол юм маань подкаст байсан. Айси. Тий. Тэгээ тэр маань байхгүй болчихсон жоохон тийм юм байна. За тэгээд чангаан золхоор хоёр хост нь хоёул заагүй байсан байна. Сурлах дээр анхаараа тий. Тэгээ хоёулаа оюутан тэгээд байх тий. Харин тий. Тэгээд цаадс нэг бичнэ хаа. Цаадах нь хизээ төгсгөлээ. Баа өнөөдөр билүү. Ойрхондоо цаасан амстад дипломынхоо бичиг хамгаалалтыг хамгаалж байгаа. Анимашн артист сурдаг болохоор бас нэг диплом ажил гэж анимашнтэй хийж магадгүй. Тийм байна. Анимашн сурдаг юм тий. Салбар нэгтэй юм шүү дээ. Тэгэхээр уусаа амар цаг зарцуулдаг болохоор. Тий. Тэр амар цаг орно. Чиний сургалт өндрөө. Яг нөгөө ажиллажлахтай хадлаа нэг гинж таад. За одоо семестр эхлэхээр шалгалтууд нь хөгжих бол. Семестр эхлэх шалгалтуудаа өгөөд тэгэл өмнөх семестр хатан гарна. Мэргэжил нь болохоор сэтгэл судлал тий. Аха, сэтгэл судлал. Тэр нь гэхдээ айгүй ерөнхий юу? Айгүй ерөнхий юм уу эсвэл илүү нарийн байд юм уу эсвэл юу ямар байд? Бакалаврын төвшөнд сэтгэл судлалыг сурахаар ерөнхийдөө бол яг сэтгэл судлаач гэсэн мэргэжлээ төгсөн. Сэтгэл зүйч бол биш. Эсвэл нөгөө сэтгэл засалч ч юм уу тийм байдлаар шууд тийм нарийн мэргэжил бол байхгүй. Сэтгэл судлал гэж яг юу гэдэг тийм ерөнхийдөө сураад төгсөн. Тэндээсээ цаашаа магистраар ч юм уу олон улс ч юм уу сурах та илүү наривчлаа сураад болохоор. Тэгэхээр надад ерөнхий байдлаар төгсөж байгаа гэсэн. Эхлээд заавал ерөнхий байдлаар төгсөн юм байна те. Шууд ингээл сая онлог байлаа төгсдөг. Шууд бакалавр төгсөөл за шууд одоо хүмүүс имжлэе гэж биш юм байна те. Тийм. Ялангуяа 4 хоногийн курс төгсөө шууд имжилж болохгүй шүү дээ. 4 жилийн курс сурсан ч гэсэн үү? 4 хоногийн гэсэн юм аа. 4 хоногийн. Тийм курс амархад болсон байлээ. Яг сүлд sorry гэхгүй би яг нэрийг дуртахгүй л тэгтээ. Нэг инфлюенсер рүү ихсэн юм аа. Нэрийг дурдчихлахгүй шүү. Чи надад ажил удаа шүү. Чи би дараа тэгэл за тий. Тэгсэн чи 4 хоногийн гипнотерапи хавс сэтгэл хавцлын гэх юм уу? Курс төгссөн одоо ингээд би сертификат авцсан манайхан тэгээ цагаа дээр өвчлээ гэсэн тийм хүмүүс ирнэ. 4 хоног сурснаа сертификат авснаа одоо ингээд хүн имжлэнэ яваад байгаа. Тийм хүмүүс ирнэ. Батсан сайн их байдаг юм шиг байлаа. Амир. За нэг амир лаг юм ярьчихсан юм боллоо. За лаг юм ярьчих. Сэтгэл. За засалчин чаашин сэтгэл зүйч нь тэр чи одоо ерөнхийдөө хүний сэтгэл зүй дээр ингээ нарийн операц хийж байгаа гэж үзэж болно шүү дээ. Сэтгэл зүйн зөвлөгөө. Тэгээд нарийн операц хэмжлэхэл те ингээл амар бөөн баг зэвсэн хүсэг ашиглал те тэр нь одоо нөгөө нэг аргууд байдаг шүү дээ нөгөө CBT одоо тэрнтэй зөв адилхан одоо зүгээр одоо мис заслч хүн 4 хоног суугаа шууд хүн дээр одоо мис засал хийхдээ адилхан болчиход шүү дээ. За наад их нэр хэл гэлэхгүй. Шууд муулъя. За тоосно. Тэгээ ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа бол эргээд сэтгэл зүйн зөвлөгөөний автад хамгийн шахууд нэгдэж байгаа шүү дээ. Энэ сэтгэл зүйн
одоо энэ саялтай холбоотой асуудлууд ч юм уу. Ер нь тулгамдсан байсан асуудлуудаа сэтрэж байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар зүгтаад санамааргүй асуудлууд ч юм уу. Сэтрэх магадлалгүй байгаа. Боломжтой угаасаа энэ тэр юм их явагдана. Тэнгүү тэрэн дээр зөв хаалт хийгдээд тэр яа зөв хүлэн шууд ингээд төвтэйхэн дуусахгүй бол эргээд тэр сэтэрсэн байдлаа шууд гадаад ертөнцтэй шууд гадаад тайлцсан хөдлөө илүү том асуудлууд үүсэх боломжтой гэх юм уу? Илүү бүр муу боломжтой юу? Одоо чинь би ягаад хүмүүсээс зүгтаадаг басна би ингээд зүгээр яж байгаад эрэгтэй хүмүүсээс амар яадаг болчлаа гэж тэ эрэгтэй хүмүүс зүгээр ингээд заа байдаг болсон байлаа гэж тэ. Гэтэ би яагаад заа байдаг өөрөө мэдхгүй гэх юм уу? Хонцлаагүй гэх юм уу? Тийм байж аваад зөвлөгөө авч жагаад окей би ингээд амар яац юм ингээд тэ яагаад эрэгтэй хүнээс ахвас анхны дурсамжаа санчлаа гэж үү тэ. Тэнгүүд тэр дурсамжаа зүгээр хүлэн зөвшөөрч хамжаагаар байж агаад тэр чигээр нөгөө сансан чигээр яваад хахаар илүү сэтгэсэн байлаа илүү хэцүү юм өөртөө. Буцаад байгаад улам байгаад эхлэх юм биш те. Нөө марцсан байсан травматик юм санчиж байгаа бол сэтрээд илүү хосолтой. Тэгэхээр бас жоохон юу юм аа. За Монголд ер нь тийм их хүмүүсээс зөндөө байна уу тийм? Байдаг юм шиг үлээ. Нөө үлээ. Ардтай эдитинг коуч мөвч юмс юм зөндөө байдаг л шүү дээ. Тийм. Тэгэхээр лайф коуч ч гэсэн байдаг шүү дээ. Лайф коуч нь бас нэг ер нь лайф коуч ч одоо илүү одоо мэдхгүй бас л сэтгэл зүйч шиг санагдаад шүү дээ. Одоо коучинг гэх хобби бол сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ чамаа нэг коуч мөвч гэсэн хүмүүс нэлээд мэднэ мэлээ. Харин тийм. Тэр ч одоо зүгээр л сэтгэл зүйч л байх хэрэгтэй шүү дээ. Хэлж сайн мэдэхгүй. Би нөгөө нэг нэвтрүүлэлт орсон юм аа нөө сэтгэл зүйний. Үгүй амар байсан. Бити үзээрэй. Тэрэн дээр харин над тэгээдсэн манай найз оруулж гисэн нөгөө бас нэг сэтгэл зүйч хүн. Тэгээд сэтгэл зүйч сэтгэл засалч хоёр гэж шал өөр хүмүүс байдаг шүү гэдэг. Сэтгэл зүйчнэр бол амар их байдаг. Тэгээд сайн муу гэдэг олоход хэцүү. Засалч нар нь болохоор айгүй ховор цөөхөн гинэ. Тэгээд баг засалч хүн болгон айгүй сайн гэж надад хэлсэн. Гэтэ үн ч юм болоо шүү мэдгүй. Тийм. Тэгээд одоо яг би жишээ нь яг тэр хоёрын ялгааг нэг сайн ойлгохгүй байхгүй юу? Зүүч нь болохоор окей сэтгэл зүйч, засалч нь болохоор одоо илүү сайн гэж одоо ихэнх сайн шин тий. Илүү их мэрэгшдэг гэх юм уу? Илүү туршлага юм. Би бас яг нэг бол тайлбарч бол чадахгүй тий. Тийм үү чи сурч байгаа. Аа. Ирс ихтэй нэг. Өөч мосор гэдэг байхгүй. Стаасан. Ер нь ангаахын дээр давхар шаардлага авчдаг. Одоо жишээ нь симут л шүү дээ. Тийм симут. Симут ажиллах гэх юм бол тэгээд бид нар сэтгэл судлаа одоо сурч байгаа бид нар симут ажиллахын тулд бид нар давхар ангаахын зэрэг хэрэгтэй болдог. Ангаахын зэрэг. Тийм байдлаар илүү давхар суугаад тэгж авч очдог мэгж болохоор илүү олон жил сурна гэсэн үг тийм. Илүү олон байдлаар мэрэгших хэрэгтэй. Тэгээ олон ус чинь уг нь бол нөгөө шалгалт мандалтаа өгөөд тийзээ оноо төглүүлээд амар олон хитэн цаг зэдэг лээ тий. Цалингууд дадлага хийгээд цалингууд зөвлөгөө өгөөд нэлийн тэгж дадлагчдад өгөн яг сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг хэрэгтэй тий талбар дээр гардаг штэ. Тэнгүүд яг тасалтай болохоор давхар ангаахын тал дээр мэдлэг илүү сайтай байх хэрэгтэй болоод явчихдаг. Ангаахын тал хэр чин наазахын эмчнэрийн хамгийн эргээд сэтгэл засалч нар шаардлагатай тохиолдолд юм бичиж өгөх хэрэгтэй болохоор. Сэтгэл зүйч юм бичих эсвэл юм уу? Ирэх байхгүй. Түн засалч нар бичдэг юм уу? Тийм ялгаатай юм шүү дээ. I see. Тэнгүүд одоо би ярьж байгаа ч танд antidepressant бичиж өгч чадахгүй гэсэн үг байхгүй юу? Тийм үү? Бичиж өгч л дээ. Чи анхнаасаа ер нь сурыг сурсан уу? Сонирхож сурж байгаа юу энэ мэргэжлээ? Яна эмэр масуу. Сурыг гэж сурсан л та. Энэ сэтгэл судлаач болъё гэж байгаа л тэгэл 10 жилдээ тийм байж байгаа л. Одоо яг оюутан сураа явж байгаа. Одоо төгсөх курс. Тэгээ сураа явж байгаа. Гэхдээ манай багш нараас хэлдэг юм уу тэгээд та нар өөрсдөө ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн асуудалтай байсан болохоор сонгосон баг. Ер нь сонгож орж ирсэн гэдэг багш нар. Өөрсдийнхөө асуудлыг ойлгох гэдэг үү? Тийм ер нь даалт тухамцаа тийм байдлаар сонгож орж ирэх нь айгүй их байдаг гэдэг тийм. Ямар нэгэн байдлаар нөгөө caretaker мэргэжлүүд байгаа шүү дээ. Caretaker мэргэжлүүд. Нийгмийн ажилтнууд гэх юм уу? За. Сэтгэл судлаач гэдэг ч юм уу, солиогчд гэдэг ч юм уу. Тиймэрхүү мэргэжээ сонгож байгаа хүмүүс илүү
өөрөө ямар нэгэн байдлаар тусламж авахыг илүү хүссэн хүмүүс байдаг гэж амар шаардтай. За. Тэгэхээр өөр хэрэгтэй юм болохоор тэгээд сурцсан гэж аам тийм. Гэтэ би цохоо гэж бол тэгж удаагүй л тийм. Зүгээр сэтгэл судлал гэдэг ухаан өрөнд амар сонирхолтой санагдаад хин нэг тусалцаа тийм процессаа би амар жаргалтай байдаг гэдгээ мэдэрсэн гэх юм уу? Ямар нэгэн байдлаар ингээ хүнд тулгарсан асуудлыг шийдэлцэх нь одоо амар утга учиртай байсан болохоор сонгож байгаа гэж бодсон чинь тэгэл багш нар чи асуудалтай байсан л гэсэн шин. Багш нар чи өөрсдөө асуудалтай байсан юм. I don't know. Чи багшнаас өөрөө асуух та өөрөө асуудалтай байсан биш үү? Чадахгүй. Чадахгүй. Гайгүй. За нэг чи шүү тэмдэглээд авчи. Нэс жаан сурч байгаа. Бас дахиад байгаа юм. За энэсэн сурч байгаа тэгвэл. Ямар бол. Дахиад нэг гараад үү баахан. За. Окей. За. За яг хөө. Тэгээ яг зүгээр за би өөрөө сонирч байгаа юм л асууж байгаа. Монголд хамгийн сайн сэтгэл зүйчийн курс заадаг сургууль гэж байх уу? Тэмэтгэв. Тэггүй юу? Бас сонсох нэ. Харин тийм. Ямар нэгэн байдлаар дуур мэдэж яж болохгүй л тийм. Би мойс сурдаг. Манай мойс бол англиар ер нь л сайн. Энэ онлайнлтэй сайн мэдлэг өгдөг. Одоо математик статистик гаргадаг юм уу? Давхар судлаач гэдэг мэргэжлэр төгсдөг болохоор судалгаа тал дээр статистикийн мэдээлэл сурах шаардлагатай байдаг. Тэрэндээ бол мойс сайн. Практик тал дээр мобис нэлээд сайн гэж сонссон. Практик тал дээр мобис багшийн сурвал. Тийм мобисийн багш нар ер нь дээр бас практик нэлээд сайн өгдөг гэж сонсч байсан. Бас сургуулийн тэнд тухайн нэг сайн сонсож байгаа болохоор бас мэдгүй байна. Тэжэн би хүмүүлх сурж явах бас тэгэл сонсогддог байсан шүү дээ. Энэ сургуулийн тэр нь сайн энэ муу гэл те. Яг хөө би зүгээр сонсогчны зүгээр сонсоод за тэгвэл шууд мобистл сурыг гэсэн ойлголтоо аваарай шүү зүгээр бодоогүй шүү зүгээр л сонирхлаа асуусан. Тэгэхгүй бас одоо ер нь ингээл мэрэгжлийн талаар сонсох чи аль сургууль нь сайн юм уу ингээл сонирхлоо санагдаж шүү дээ. Одоо чинь яг санхүүл гэхгүй. Өөр санхүү сайн зар сур бид мэдгүй байна. Хөдөө аж ахуйг бол одоо төлөв хаяс штэ. Тэгэлхгүй тийм муухтай. Болохгүй шүү. Тийм заачлаар баачлаа. Тийм ээ. Би ч одоо ойтон биш болоод удаж гинөө гэлэхгүй. За тэгээд одоо хүмүүсийн буруу ойлгодог тийм сэтгэл зүйн талаарх ойлголтууд байна уу? Одоо ингээд энгийн хүмүүс болгох нэг ойлголттой байна штэ. Тэнгүүд одоо ингээд сурж байгаа хүний хувийн зүгээс л байна. Яс нэг мэрэгчтэй нэг сайн төлөө чадах хүйсгээс мэдхгүй байна. Үгүй ч одоо төгслөө шүү дээ. Төлөөлөлтөө. Гэхдээ тэгээ ажлын талбар дээр ажиллах хүн тэгээд бус талбар дээр бас өөр хүн шүү дээ. Яг тийм ээ. Гэвч таны бодлоо одоо хүмүүсийн нийтлэг ойлголт ямар байдیں۔ Ямар ойлголтууд вэ? За яг хөө миний ойлголтууд юу л шүү дээ. Сэтгэл зүйчд яваал шууд амьдрал нь сайжрах юм шиг. Тийм. Одоо миний бодлоор дил хүмүүсийн асуудал толгоон дотор л байдаг гэж би боддог байхгүй. За. За нэг тийм ойлголт байна надад л. Гэтэ үгүй л дээ мэдээж зөндөө юм фактор байгаа л да. Гэтэ яг хамгийн том нь тэр үж магадгүй гэж би боддیں۔ Сэтгэл судлаач болгон одоо жишээ нь тарахгүй шүү дээ. Тийм. Сэтгэл зүйч очих болгондоо нэг удаа оролтоо үсэн шууд судал тасран гэж байхгүй. Асуудалтай. Тийм. Тэгээд 2-3 очинсан тасан гэж байхгүй. Тэгээ курс имжлэг тийм. Курс имжлэг гэж байгаа. Тэгтээ бас надад тохирох сэтгэл зүйч юм уу гэдэг асуудал бас байгаа. За энэ тохиолдолд үнэхээр ярилцаад миний ярьж байгааг миний хэлээр ойлгохгүй юм байж магадгүй. Миний мэдэрсэн юм над чиг мэдэрч чадахгүй юм байж магадгүй. Эсрэгээ би одоо мэргэжлийн хэлбэр дээр гартаа гэхэд эргээд үйлчлүүлэгчтэй заримын амьдралын туршлагыг би хангалттай мэдэрч ойлгож чадахгүй байж магадгүй. Тийм болохоор би бас зөв тусламж өгүүлж чадахгүй байж магадгүй гэх юм уу? Тийм болохоор таашны сэтгэл зүйтэй олно гэдэг бас нэлээд асуудалтай санагдсан. Би бас яг өөрөө сэтгэл зүйтэй хайж авах гэсэн нэлээд асуудалтай
уучлаас ахгүй юм да. Иргэд одоо юм ярилцаа үзэнгүүд ойлгох зүг нь маш хичээд байгаа мөртлөө миний яг үнээр ойлгож чадахгүй ч юм уу. Миний экспириенсийг ойлгох гэж дээсэн ч гэсэн одоо өвдөх ч юм уу нэг тийм өөр байлаа илрээд байгаа юм шиг одоо мэдрэмж өгчдөг ч юм уу. Тэгэхээр надад өгсөн мэдрэмжээс нь болохоор би нөгөө үндэ илүү итгэж чадхаа ойлоод нөгөө үндэ асуудлаа илүү сайн дэлгэж чадхаа ойлонгууд манай сэтгэлзүүд заачдсэн нэмэргүй болчихж байгаа байхгүй. Тийм шиг яг өөрчлөлт сэтгэлзүүд хоёр хоорондоо тохирно гэдэг юм амар байдаг юм санагдсан. Тэгээ одоогийн сэтгэлзүүдтэй бол нэлээд ойлголцдог. Тийм амар байдаг. Гэхдээ одоо 8 удаагаа оролцмоор л яваад тэгэж явсан ч гэсэн асуудлуудаа одоо ингээд ер нь шийдэх хүн биш үү? Сэтгэлзүйч гэдэг хүнтэй уулзлаа гэд тэр хүн миний ингээд намайг хөтлж яваад миний амьдралыг шийдэх төгтөнгөж байхгүй. Гэхдээ одоо миний замбрааг байгаа бодлоод мэдрэмжүүд тэднийг илүү их замбартай болоход намайг хөтлж яваад тусалж өгч байгаа гэсэн. Илүү энийг одоо миний өөрөө зүгтаад байгаа бодол мэдрэмжүүд илүү тулгаруулж өгч юм уу? Тэр нь бол тийм хөтөч шиг ажил юм уу? Гайд шиг тийм. Хоёулаа ингээд окей чамд асуудал байгаа юм байна. За хоёулаа энэ асуудалтай хамтаа шийдэлцгээ олдоо үзье гэж байгаа юм шиг гэх юм уу? Тэгтээ санагддаг та. Гэхдээ эцсийн хөдөлгөөн нь бол тэгэл мэдээж та өөрөө тий. Ямар нэгэн байдлаар 1000 сэтгэлзүйчтэй уулзаад 1000 амар мундаг хүнтэй уулзаад сэтгэл тасалчтай уулзаад гэсэн магадгүй. Гэхдээ бас хэлж чадах юм байна. Тэдийг хөдөлгөх юм байна. Гэхдээ нөгөө хүндээ би өөрөө итгэж чадахгүй, асуудлаа нээж чадахгүй, эргээд асуудлаа би шийдэх гэсэн ямар ч бодлого бол 1000 туслая гэж тусалж чадахгүй нөө. Тэр чадвартай мундаг хүн байгаад нэмэргүй болохоор өөрөө яг шийдээ, өөрөө байгаад дээрдээ гэсэн майндсет байхгүй бол ер нь асуудал ирдэг аягүй хэцүү. Тэгээс ажиллаад ахны яг нөгөө таарсан хүнээ олох гэсоор байтал одоо таарахгүй байх гэдэг нь шүү дээ. Тэнгүүд олдохгүй ангуут нас жоохон яд юм шиг байна тий. Одоо нэг урам нь хугараад за угаасаа л бүтэхгүй юм байна гэдэг. Сэтгэлзүйч нэг юм л хүн бэлдэн байна ёо. За амар хүн биш тий гэл. Тийм. Гэтэ бас яг тэрийг хайх чинь амар ажил юм байлаа. Бас цаг мөнгө бас л юм зарж байгаа шүү дээ. Тий. Гэтэ тэгэж гэж авч байгаад яг таашгүй олчвол амар сайн хөрөнгө оруулалт юм санагдсан. За хөрөнгө оруулалт. Жишээ нь би одоо сэтгэлзүйчтэй уулзахаа тэгэл. Нэг тийм өөрийнхөө тухайн үед хийж ойлгож байгаагүй мэдрэмжүүдээ одоо яг нөхөж мэдэрдэг гэх юм уу? Яг эсвэл өмнөх үйл явдлууд ааш тодорхой үйл явдлууд. Тухайн үйл явдлууд дээр яасна ойлгож тэр үедээ амжаагүй байсан юмнууд ингээд ойлгоход тусалдаг гэдэг ч юм уу. Тэгээд ингээд тэгж тусалж авсараад би өөрийнхөө асуудлуудаа одоо тулахтай хамаагүй одоо хамаагүй ерөөлөө ханддаг болж байгаа юм шиг үлээ. Өдөрт менталтай ирүүл болж байгаа. Одоо тийш. Ирүүл болж байгаа яаж мэдрэх вэ? Яаж мэдэрсэн? Гэхдээ өмнө нь би ячдаг байсан юм аа. Emotion амар numb байдаг байсан юм аа. Юу мэдрэхгүй сэтгэл хөдлөл ерөөсөө мэдэрдэггүй байсан гэсэн үг. Эсвэл үйл тооцоо. Ер нь үйл тоочдаг байсан юм шиг байгаа юм. Мэдэрснээ. За яшиг хайчдаг уу? Тийм ингээ байжсэн. Нэг хэсэг болох гэсэн табэл байсан. За шаашаа гэдэг. Ой тийм юм байдаг гэсэн амар өснө шах гэдэг шиг. За. Тэгээд нэг юм дэмжээс амар цогтоод байдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд яг нөгөө үйл явдлуудыг ухраад окей ингэж мэдэрч ирсэн юм аа гэдгийг ойлгоод эхэлсэн чинь одоо ямар нэгэн нөхцөл байдал болоход би ингэж мэдэрч байгаа юм байна шүү гэдгээ шууд тухай үедээ мэдэрч чаддаг болтой гэх юм уу? Тэгэл яг хоо чи миний хувийн асуудал бүрэнцэг байгаа л та. Гэхдээ тэрэн дээр илүү шийдэл болоход илүү амар болж байгаа. Багаар. Тийм болохоор юу амар урт хугацааны процесс гэдэг юм шиг санагдаж байна. Нэг өөрчлөгч байгаа гэх юм бол. Бид 1-7 хоногт хэд удаа уулзах вэ? Нэг удаа уулздаг байсан. Одоо ойрхон нэг бие асуудалтай уулзсан. Тэгээ манай тэр найз хэлж байхдаа болохоор сайжж байгааг нь яаж мэдэх вэ гэсэн чинь хэр ойрхон уулзж чинь гэдгээс харж болно гэсэн. Айгүй амар ойрхон уулздаг байна гэж жоохон асуудалтай байна л гэсэн үг тийм. Тэгжсэнаа ингээд уулзах нь багсаал тэг нөгөөх нь одоо нөөжлөж байгаа хүн гэсэн уулзъя бэрэ гэж нэг бас нэг шахахгүй шаардахгүй.
багсаал явал энэ хүн идэрч ийна гэж хэмжиж болно л гэсэн чинь манай. Тэ болно хоо. Гэхдээ санхүүгийн асуудлаас уулзах чадахгүй байх хаа. Одоо ер нь хэд болсон юм? Үн ханшин цагаар тий. Цагаар хүмүүнээсээ газар суух хаа. Газраас. Чиний үн чихэд байгуулга юм уу? Эсвэл хувь хүн юм уу? Хувь хүн. Байгууллагад гэхдээ суугаар зөвлөх юм байж. Би 18 онд л хамгийн сүүл сэтгэл зүйн зөвлөгөө авсан байхгүй. Тэгэхэд цагийн 50,000 байсан. 18 онд. Одоо бараг 2-3 нугарцлах тий. 4-5. 2 жил мөлий өмнө 150 тавьдаг байсан. Пүү, тийм үү. Одоо хэд болсон? Одоо тэр 300 юм уу? Үгүй хавс нэг 150 200 юм болов? Сайн мэдэхгүй байна. Байгууллагаас өөр байгууллага. Жишээ нь Сэмүүд дээр чинь яг сэтгэл засгийн зөвлөгөө 40,000 гэдэг хаа. Таг нь. Чи үнэгүй биш юм уу? 40,000 гэж санагдаж байна. Би Сэмүүд үйлчлүүлдэг байхад. Тийм. Тэгэхээр тухайн үед нь бол яг нөгөө сэтгэл зүйн тэмцүү хийж чаад. Зөвлөгөө авч чадчихаагүй. Тэгэхээр чи нөгөө уцаар яриад асуучсан тий? Холбогдчихсон уу? Энд дээр үзүүлсэн. Одоо зүгээр эмнэлэг дээр очиод уу? Тийм эмнэлэг дээр. Хаана? Сэмүүд дээр. Шууд Сэмүүд рүү шууд үзүүлэхэд явцсан юм тий? Үзүүлсэн юм. Одоо тэгээд нөгөө юу хэмдэ би одоо яг би ч одоо найз мэдээс асуучихлаа та зүгээр одоо ингээд өөр нэг хүн за би сэтгэл зүйчдэр уулзъя гэнүүтээ шууд Сэмүүд рүү явах хэрэгтэй юм. За шууд Сэмүүд рүү явъя. Гэхдээ тухайн үед бол надад хамгийн боломжтой таарган тэр байсан гэх юм уу? Яг миний хэцүү байдал. Одоо тэр Америк шиг тийм дугаар муугаар байдаг бах тий. Hotline номер. Тэрний тухай би мэдгүй юу? Мэдгүй. Нөгөө Америкч ингэ байдаг шүү дээ. Ямар яасан suicide prevention line гэдэг утсан дугаар байдаг шүү дээ. Suicide prevention дээр мэдгүй маань. Мэдгүй юу. Гэхдээ шууд Сэмүүдтэй очин гэхэлээ асуудлаас шалтгаалаад тэгэхээр сэтгэл зүйч очсон дээ биш магадгүй. Сэтгэл зүйч очих юм бол сэтгэл зүйч яаж болох юм? Сэтгэл зүйч яаж болох юм? Сэтгэл зүйн зөвлөлтөд холбогдох юм болов? Ашуу зөв Google дээр явах юм шүү дээ. Сэтгэл зүйч хаанаас яаж олох вэ? Илүү төвд янзын одоо талбарт үйлдэж байгуулдаг төвд байгаа шүү дээ. Зарим нь жишээ нь илүү ADHD дээр суурилсан байдаг ч юм уу. Юун дээр суурилсан? ADHD. ADHD монголоор юу гэдэг юм? Анхаарал яаж чадчихсан. Анхаарал төвлөрөхгүй асуудал. Анхаарал дутмаг шиг хэд хөдөлгөөнт гэх юм гэдэг болов. Анхаарал дутмаг шиг хэд хөдөлгөөн. I have to check. За мань хооцснасаа харж байна. Би тэрийн narrate гэдэг хэвчээ Samsung барьд юм байна. Тэрс yes би бас Samsung барьдаг. iPhone зайл те. Тийм анхаарал хэд хөдөлгөөнт гэх юм гээд. Анхаарал дутмаг шиг хэд хөдөлгөөнт гэх юм гээд. Анхаарал дутмаг шиг хэд хөдөлгөөнтөх эмгэг. Вау. Тийм чи эдиштэй талаар юу нэр мэдэх вэ? Би юм хамаагүй ярмаар байна. Тийм. Яа. Бас яаж байна? Би бол хамаагүй ярмаар байна. Би ямар за тийм эд чи бас яг баг мэрэгжлийн болж байгаа хүн юм чинь бас тийм хамаагүй бороо ярьж болохгүй л. Би одоо чинь ингэж өөрийгөө уншсан байхгүй юу? Тэгтээ хаалтна шүү зэ. Яг л өөрийгөө уншлаач хүн. Зүгээр ингээл 0 орсноо л за би энийг авах гэж байна гэснээр гинт утсанд notification ирэл маа уцаа гаргаж ирээл гинт рeel үзээл те. Гинт мессеж ухаал тэгснэ ингээд 0-оос гарч явснаа бисээ яах ч нойлорлоо. Гэт ч юм уу те. Тэр мөн үү дээ штэ. Шинсэн гэнэж болох хаа. Гэтэ нөө жишээ нь имэйл дээр ажиллавал илүү сэтгэл засчнаар ажилладаг болохоор. Сэтгэл засчнаар илүү имэйлдээ ажилладаг болохоор. Яг тийм хүн имээгүүдээр ажиллах хэрэгтэй болохоор. Гэх юм уу. Би бас нөө бакалавраш төгсөөгөөж нэг тийм хийгээд байх нэг тийм хийхэд болох. Бакалавраш төгсөөгүй хүнээс амар юм асуудал юм өстэй. Чи мэрэгжлийн хүнээс хариул. Би ятаж магистр төгсчээд юм дуурч байдаг. За тэгвэл подкаст дуусгаад 2-4 жилийн дараа дахиад хийж за бай. Монгол. Одоохондоос мэдэмхий хэд сайг боллоо. Шинээр өстэй салбар болохоор. Тэгээ бас өөрөө сайн мэдэхгүй юм а мэддэг юм шиг ярьж чагаад буруу ойлголт өгчөл бас аяг асуул.
Харин тийм болохоор бас ер нь бол хүмүүсүүд зөвлөж хэлэхэд манай подкаст гэлтгүй ер нь интернетээр сонсож байгаа юмнуудаа те жоохон амар шүлтүүртэй байхгүй бол тий авахын аваад ахын авахгүй бол агш авахын аваад ч биш зүгээр ер нь л те жоохон давсалцаан гэж ойлгох хэрэгтэй юм шиг үлээ тий одоо нөгөө YouTube дээр ялангуяа ингэ сэтгэл зүйн зөвлөгөө харна штэ Монголыг мэдэхгүй байна Англих бол Америкийнх бол ямар ч тааш доор нь ингээд юутэй болцсон юм тамгатай гэх юм уу YouTube-ийн өөрийн энэ зөвлөгөөг бүр яг үнэхээр licensed те яг үнэхээр мэрэгсэн ингээд үнэмлэхтэй бла яг мэрэгжлийн хүн өгж байгаа гэсэн ингээд бичгтэй болсон. Бусдууд дээр нь байхгүй. Тийм болсон байл. Тийм байхгүй л угсаа амар судал өсөх хаа. Тийм. Гэтэ монголих дээр одоо яаж тэрийг ялах вэ те? Гэхдээ таны ордог гэхгүй. Таны ордог гэхгүй. Нөгөө симүтийн юм доош те. Тэр амар гоё лээсэн. Амар сонсдог надад. Тэр харин за би тэр нэвтрүүлгээ өөрөө үзээгүй тэгээд дахиад тийсэл юм шиг үлээ юмс. Уцгаа илээ. Харин тэр манай надаас тэр яриа авсан ахыг л амар магтаал систем мундаг ах мах гэл. Бүр ингээд цаг авахд баг хэдэн сарын өмнө цаг магаа ингээд захиалдаг хэлдэг. Ах өөрөө зав гэдэг юм байдаг. Тэгээд нөө зав тэгэл. Гэтэл ингээд өөрөө асуудал би хөвд асуудалтай маа тааш та тодорхой хэмжээний өөрийгөө хөвд асуудалтай маа тааш та сэтгэлийн тал дээр гэх юм уу энэ хүм болгон л тоо асуудалтай шүү дээ тэгэхээр ингээд ямар нэг асуудлын хатах байхаар бас хүмүүс амар гахаад тийм их юм чи асуудал ярихаар уу хүмүүст ярихаар уу тийм яа гайхах тийм сайн мэдгүй хүмүүстэй ярихаар чи сэтгэл судлаач шууд үстэй гэл чи сэтгэл судлаач үстэй гэдэг тийм чи сэтгэл судлаач шууд үстэй чи яга асуудалтай байгаа Баар тэтгч байгаа шүү дээ. Чи асуудалгүй байх хэрэгтэй шүү дээ. Гэт бараг тэгж гэнэ. Тэнгүүтэн тэгэл ямар ч ч юм болонд одоо асуудалтай байгаа. Тэгээ шийдэхэд нь сэтгэл зүйчнээс гэсэн сэтгэл зүйчтэй байдаг шалтгаан бас байгаа. Тийм. Одоо нөө миний үздэг хамгийн дуртай олон кинон дэр маань сэтгэл зүйч нь хүртэл сэтгэл зүйчтэй байдаг. За манай сэтгэл зүйчтэй л ах. Харин тийм үү? Гэхдээ сэтгэл зүйн асуудлаа өөрөө шийднэ гэж байгаа шүү дээ. Сэтгэл зүйч төр очихгүйгээр байх боломжтой байгалах уу. Гэтэ тэр сэтгэл зүйчтэй байх нь тэр замыг илүү төтөлж байгаа гэх юм уу? Илүү хугацаа зарах байсан юм аа. Бага хугацаа зарна. Тийм илүү хажуугийн үнтгэн туцамжтай гэдэг чинь амар. Нэг хоёр дахь курслөө манай багш нар ярьжсэн юм аа. Энэ personality test-ийн тухай ярьжсэн байхгүй юу? Personality test. Personality. За. Speaking test. За. Тэгсэн чинь дараа ингээд чамайг хэн хамгийн сайн мэдэх вэ асууж байгаа байхгүй юу? За. Тэгээд за найз гэр бүл найз нөхөд чинь үгүй хүмүүс юм үгүй гэж хариулж байгаа. Чи хамгийн сайн мэдэх үү гэсэн чинь ихэнх хүмүүст нь тийм гэсэн байхгүй юу? Ингээд дөнгөж сургуульд асууж байгаа шүү дээ. Тэгсэн чинь чи бас өөрөө хангалттай сайн мэдэх үү? Чи өөрөө бүрэн дүр мэдчих чаддаг байсан бол ийм шинжлэх ухаан үсэд ингэж яваад авах шаардлага байхгүй. Зарим асуудлуудаа хүн өөрөө харахтаас илүү сохор байдаг болохоор өөрийнхөө асуудлаа илүү субъективээр хараад илүү зарим юм дээр амар байсан ч байгаагүй юм шиг ханддаг ч юм уу. Тиймэрхүү асуудлууд гардаг болохоор давхар юм шинжлэх ухаан байгаа. Тэгээд чамайг ямар хүн гэдэг чинь тодорхойлохын тулд бас ийм тестүүд шинжлэх ухаанаар боловсруулж байгаа. Тэгээд сонно багш хэлжсэн гэж. Хэлжсэн гэсэн чинь. Би хүний тест өгсөн чинь би энэс чи өөр хүн штэ би өөр хүн штэ гэсэн чинь ингээд тесттэй өгсөн нь. За ингээд чи өөрөө хүлээж ав гэж хэлжсэн гээд. Ер нь тийм байдлаар илүү өөрийнхөө асуудлууд дээр субъектив хандах асуудлууд болсон нэлээд гардаг болохоор хүн тэгэхээр өөрийгөө тэгж объективли харж чаддаг юм тий. Илүү боддоор харахад асуудалтай байдаг. Тэгээд 3 дахь өнцгөөс өөрийгөө харах бол боломжгүй юм байна зү. 3 дахь өнцгөөс бас яг бүрэн дүрэн зөө үнэн өнцгөх хэвчээ шүү дээ. Хэцүү байдаг уу? Жишээ нь одоо зарим надтай уулзахдаа би дандаа амар энержетик хүн байдаг ч юм уу. Гэтэ үүндээ ганцхан хахтаа би маш тайван багцтай хүн байлаа гэхэд тэр хүмүүс намайг энержетик хүн л гэж тодорхойлно шүү дээ. Тийм. Тэгэхээр өмнө би ийм үедээ ийм тийм үедээ би тийм гэж өөр мэдээд байгаа гэсэн тэр бас миний ухамсарлаагүй талуудаас байх боломжтой. Тэрэн дээр шинжлэх ухааны өнцгүүд тэдгээр илүү бодтой илүү тусалдаг гэж манай багш нар ярьжсэн. Одоо яг надад ч нэг юм сонирхолтой юм уншижлээсэн л да. Тэр нь юу гэсэн чинь хүн болгоны
толгоон дотор, тархин дотор ч юм уу, зүрхэн дотор ч юм уу. Чи ян зүрээр ингээд оршиж идэг аа гэд. Зарим хүмүүс чамайг гоё эргээр хардаг байвч нөгөө зарим хүмүүс нь болохоор чамайг гэж амар сөргөөр хардаг. Тэгээ тэр хүний толгоон дотор, зүрхэн дотор чи яг тиймэр л байгаа гэд. Тэр баг өөрчлөх боломжгүй хаа юм яриад. Тэгэхээр яг хүн яг өөрийгөө би яг тийм юм гэж хэлхийн тулд хүн ганцаараа л байх хэрэгтэй юу? Өөртөө цагийн өнгөрөх хэрэгтэй ах уу? Хэрэгтэй. Тийм бах тий. Харин эсвэл бясалгалж явах гэх. За тоосон шүү. Хүмүүс ярин нөгөө амар сан зөө. За мэдгүй нэг 3 4 хүн байх шиг байсан. Таарснаа л би таны подкаст сонсоод юу башнаад явсан гэж. Тэгсэн чи амар би жоохон муухай мэдрэмж авсан. Тэ нэг юм би амар нөлөөлсөн юм шиг тий. Харин тэгэхээр яах вэ? Болохгүй сайраа байгаа. Битгий явж зүгээр цагаа өрн хайр 10 хоног. Битгий сонсч шүү. Тэгээ битгий сонс подкаст ингээ өөр эхэллээ. Тэгвэр шууд яана оослоор. За sorry. Тэгээ бас нэг яасан. Би нөө сүлд тэр ус зүүдэг ахын бичлэг үзээд. Чи тэр үзсэн үү? Тэгээ хүмүүс үзэлээ би үзэж байгаа амжихгүй байна. Оч үзээгөө юу? Oh shit. Ямар бичлэг байсан ярьдаг дөө. Зүгээр нэг ярилцлага нөө танаад хоныг нэвтрүүлээд шүү дээ. Тэр байсан байхгүй. Тэгээд он гарахаас өмнө тэр хөтлөгч нь тэр хаваар дугаар хийж явжсэн чинь нэг тийм ахтай таарсан юм бэлээ. Тэр ахтай төсцүүд ахтай. Тэгээд танаа тийм гэсэн чинь тухай боломжгүй он гараа хүрээ дэрээ гэдгсэн гинэ. Тэгээ ингээ очиад хийсэн юм байна. Тэгсэн чинь ингээл энэ хороотл хий тэр хамгийн л эрг хүн байж таараал. Тийм. Тэгэл амар л үргэлжил инээсэн баясгсан л хүн баад байхгүй. Тэгээ ус зөөгөл амьдрах өөрөө бүр тийм пашнтай. Бүр дуртай. Тэгээд яа. Одоо юу хүндээ одоо амьдарч байгаа газар мазар харахаар ингээл жоо хэцүү газар те ингээл зам яаж нээр утат газар амьдарч байгаа мөртлөө тэр мэрэнд амар сэтгэл хангалуун. Тэгэл би энэ ажлаа хийгээ амьдарч байхнаа өөрөө ч хэрэггүй гэж мэгэл. Тэгээ яг нэг тийм асуулт угаасаа яг гарч ирдээ. Яаж одоо хүн ийм сэтгэлийн бяттай болох вэ гэдэг ч юм уу. Тэгмүү тийм арга байд юм уу эсвэл угаасаа л болох ёстой хүмүүс нь болд юм уу? Хүн болгон болох боломжтой юм уу? Эсвэл одоо мэдгүй одоо яадаг чинь те. Тэнгүүд бас тэр ах амар зовлон туусал юм шиг байлээ. Тэгж яриадсан. Тэгээд хөтлөгч нь ч гэсэн өөр хэлтийн. Ингээ ярьслаг хийчээд сүүлийн хэдэн минутанд яаш та нэрэ бидний амар арчаагүй байна гэл энэ ахыг хармаар гэл те. Өдөржин ус зөөгөөл ингээ аим хүнд ажлын мөрчлөө баган цалин мөнгө авдаг ч гэсэн тэрэндээ амар сэтгэл хагалуу. Тэгэл ингээ гоё амьдарч чадчихээн гэл. Тэгээ тэр ах гоё амьдарч байгаа юм шиг байгаа. Тийм. Өөртөө бол тэгэл болно шүү дээ. Тийм. Тэгвэл яг вау гэж жоох тийм. Тэгээ хүн одоо яг яах юм бэ гэлээ. Субъектив үнцгэн авч чухал байгаа хаа. Тийм. За одоо чи сонсоо субъектив үнцгийн нүг юу гэж бодож байна? Тийм байна уу? Хүний үнцэл амар өөр шүү дээ. Тэг гэвэл ямар юм хийсэй бахта би жаргалтай хөө гэдэг ойлголт амар өөр болоо. Тэр юм бас олно гэдэг чинь өөрөө бас амар их зүйлтэй чухал шүү дээ. Хэвчээ. Амархан уусаа биш ээ. Энд яаж болох вэ тэрийг? Яаж болох вэ? Яаж болох вэ? Ишлээ. Нөө Виктор Франклин юу лээ? Хүмүүний утга учрыг хэллээ. Man search for meaning. Тэр уншижсэн үү? Уншаагүй. Тэр уншаад бол бас амар сонирхолтой. Нөө Виктор Франклин логотерапи гэдэг сэтгэл судлалын хэлбэрийг үндэслэн сэтгэл судлаач юм баггүй. Ер нь бол еврей. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны үед харьцаа гарчсан. За. Тийм хүн баггүй. Вау. Тэгээд бяс инглишийн дээр уншижсэн болохоор бас нарийн санахгүй. Тэгэхээр яг номны эхний хэсэг нь болохоор эхний хагас нь болохоор хоёрлагч бас experience-ийн тухай. Тэр мэдээж амарлах тийм. Сайн байгаа. Гэтэ тийм нөхцөлд тэгсэн амьдрахыг хүслээ тээцээр байд гэдэг нь илүү хэцүү. Тэгээд тэрэн дээр болохоор ямар нэгэн байдлаар ямар нэгэн зүйл итгэж үнэмшиг өөртөө амар чухал байсан гэдэг. Итгэж үнэмшил нь одоо жишээ нь хайртай хүмүүсээ эхнэрээ амьд байгаа хэсгийг мэдэхгүй гэсэн амьд байгаа дахиад уулзсан байхаа гэсэн итгэл үнэмшил нь амар чухал байсан гэдэг. Тэр
тэр хорих лагерт амьд үлдэхэд тэр нь туссан юм байна тий. Тэр их тэр мөрчлсөн гэдэг. Тэгээд логотерапи илүү утга учир олох төлөв зөвлөдөг тийм терапи салбар гэх юм уу? Ямар терапис бэ? Логотерапи. Яг тэрийг уншаад үзэл хүмүүст амар бас таалагддаг байна. Амар хэрэгтэй байна. Man searching for meaning гэсэн. Man search for meaning. Man search for meaning. Би одоо жоохон бас ном уншиж удаад амаа. Тэрнээхтэй уус амар самчсан ном. Амар гоё бичсэн ном. Man search for meaning. Энэ юу н одоо классик гэж хэлж болох уу? Ер нь одоо юу гэдэг вэ? Их зохиол. Их зохиол. Тэг судлаа их зохиол. Man search for meaning. Тэнгүүд ядаг л даваасаа өмнө за 20 онтойгоо өөрийгөө харьцуулахад хамаагүй юм зүг чихтэй амьддаг болчихгүй юу? Өглөөс ирэхэд ядчихлаа ингээд за би ийм хийн ингэх ёстой тех ёстой гэдэг бодох хугацаагүй одоо нэг юм тийм бодох шаардлагагүй. Гэсэн мөртлөө үе яг боддیں۔ Босноо л би ч нэрээ яг яах гэдэг вэ гэлтэй. Дүүлээ тэр асуултанд маань хариулж өгөх юм байна те. Тэр асуултанда өөрөө хариулах чинь тулч байгаа тийм ээ. Юу ном уншаал шууд хариулт гарч ирэх юм. Тийм байсан бол тийм байсан бол одоо ингээд хүн болгоо амьдч байгаа шүү дээ. Ингээл баяж ингэж тэгэл болоо. Тийм абсолют юм байхгүй шүү дээ ер нь. Тийм одоо зөндөө амиа орлоо одод биш. Тийм. Одоо хамгийн миний мэд хамгийн том жишээ бол нэг юм шүү дээ. Антони Бурден тоглож мэдгүй тэрийг. Ер нь яг ер нь бол ингээл амар л international од тий. Од тоглооч. Ингээл юу юм да кино мөн тоглодог бла 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 мөнгөтэй баян бахан шоу мов тий. Тэгсэн мөртлөө амар юм сэтгэл зүйн асуудалтай. Тэгээ бас амар ярих бодог байсан. Тэгсээр мэн тэгэл амар оролцсон шүү дээ. Тийм. Чин одоо танд хамгийн их амьдрахад утга учиртай юм шиг мэдрэмж өгдөг ямар активити ямар юм хийж явахдаа за амж байгаа юм аа гэж боддог. Яг одоо яг подкаст маань бол байсан. Гэтэ юуг оодсон болохоор тэр мэдрэмжээ марчдаг тий. Подкаст яг дугаар бичээд цацсангууд яг тэр мэдрэмжээг бол төрхөн зураад. Окей гэлтэй. Тэгэл алга болчихсон. Дандаа тогтмол мэд ингэж байхгүй л үү тий. Тий. Бас тэр байна. Бас DJ хийхээр бас авдаг. Тэгээ тоглож дуусаад ёо за окей гэлтэй. Нэг юм хүрчээд тэр мэдрэмжийг лавд юм байна. Сэтгэл ханамж. Тий. Окей. Би бас нэг юм уншижсэн юм аа. Тэгтээ би хаанаас уншижсэн санахгүй. Тэгэхээр ресурс мэддэггүй. За. Их сурч мэддэггүй гэсэн. Сурчгүй за. Тэр надад информашн гэсэн. Тийм байна. Сонсчдоо. За. Нэг сансын насаа нисгэж байлаа. За. Темпоны ихтэй түүх байсан юм аа. Тэгснээр ингээд сансын нисгчдэр ер нь ийм асуудал амих байдаг гинэ. Дахиад их надад өгөх суулж. За. За ингээд абны юм байж сансын нисгч болно гэж ингээд багасаа мөрөдө хөвтлээ гэж бодлоо л тоо. Тий. Тэнгүүд ингээд дэлхийс гараад сансын нисээ үдчихвэл болно доо гэсэн тийм амьдралын туйлын юм шиг мөнхийн тийм тэмүүлдэг хөслөө шүү дээ. Зорилго байна шүү дээ. Зорилго болчихж байгаа шүү дээ. Тэрэндээ өрөх гэдэг амар их олон зүйлийг зарцуулдаг. Тэгээ хинхэн тэр мөдлөө хүрэх боломжгүй. Тий. Маш олон нисгч байгаадсан, сансын нисгч байгаадсан сонгогдож явах маш зөвхөн байдаг шүү дээ. Тэгээд маш хэмжээ хичээгээд арай гэж явсан ч гэсэн явсныхаа араас ингээд сансарч гарч байгаа мэдрэмж чавгаасаа бид өдөр болгоо мэдэрч байгаа мэдрэмж аимшиг тийм тэмэл байх амар мэдрэмж байгаа байлгүй дээ. Тэмэл байх тий. Тэр мэдрэмж аваад дэлхийдээ буцаад ирэхээр амьдрах юм утгагүй санагдаад эхэлдэг нэ. Shit. Тэгээд яасан хүмүүс мас яасан тийм юм байсан юм аа. Одоо ер нь тий. Нэг тийм хүний түүх байсан юм аа. Ингээд за sorry. За л одоо хүртэн чинь одоо юу лээ? No what гэдэг шиг нэг тийм болцсон гэдэг. Тэгэнгүүт ямар юм байдлаар амьдралын залхтан утлахтар үж байгаа юм. Миний үед миний бодлоор ишлэн гэдэг хүний бодлоор сэтгэлд биш. Ойтоны бодлоор за төгсч өгье. Бакалаврт яваг. За бакалавр. Тийм тодорхой цэг үжис болохгүй хаа. Ямар нэгэн байдлаар хүрээ дусч болдог юм биш. Эсвэл хэн нэгэн биш. Хэн нэгэн биш. Одоо чинь би хүүхдтэй болоо гэж тэл та. Тэнгүүд ихвчлэн ээжүүдийн хувьд
таны амьдралын зорилго юу? Таны амьдрал салтгаа юу гэхээр хүүхдүүд байгаа байхгүй юу? Жишээ нь хүүхд нь ямар нэг юм тохиолдолд нас артуул байх юм. Пүү. Тэр шиг ямар нэгэн цэг эсвэл ямар нэгэн хүнээс хамааралтай байхад аяга асуудалтай. Амьдралын зорилго. Тэгэхээр илүү тийм тагтмал биелүүлэлт болохоор өөрөө илүү төвлөрсөн. Тийм төлөв илүү захимжтай гэж байна. За яг өөр дөр төвлөрөе гэж бодсон өөрийгөө сайжрууллаа тий. Тэгснэ тэгээд яах юм гэдэг ч юм уу тий. Жишээ нь одоохондоо миний өөртөө тохиомлоор өгсөн байгаа зорилго болохоор за хин нэг нөө 10 жилдээ тэрийг мэдэрчээсэн юм аа. Тэгээд тэрийг сэтгэл үншээ аваад явсан байхгүй. За хин нэг тусалж байгаа хин нэг хэрэг болж байгаа юм шиг мэдрэмж авах нь хин нэг миний амьдралын хэцүү байгаа юм жоохон ч гэсэн хөнгөлөх нь миний амьдралын зорилго миний хувьд. Гэдэг ч юм уу. Тэнгүүд чинь нэг удаа хийгээд дуусчих юм биш тий. Биш. Өдрөө болно. Энэ зэн тохиол ингээд хийхгүй хэсэг хугацаанд талгарсан гэсэн би тэрийг дахиж хийх боломжтой. Бас нэг амар их гранд гэст байгаа амар болтож бас нэг хүрдэг зорилго биш. Тэний төлөө би ингээд насаараа хөтлөө хичээж аваад гинт ингээд замхарчдаг юм бас биш лээ. Тэр хувьд илүү энэ тагтмал жижиг хүрч авах боломжтой. Тэр хүн байвал илүү зүгээр гэдэг гэж уншижсэн. Наад чинь тэр ус зөөдөг байх бас ярд юм аа. Тэгдэг байхгүй нөгөө өвчлэн дандаа настай хүмүүс хөрсийн бэрхшээлтэй хүмүүст усын зөөж өгдөг гэсэн. Ямар гоё. Тэгээ төлөө мөлгийг хаалж болол тийм. Дандаа тусалдаг. Тэр нь амар гоё л гэсэн үг. Тэрнээс шүүл мань хүн одоо төг мөхт ажиллаад өндөр цалин авч болно гэхдээ би тэгмээр байна гэдэг байхгүй. Тэр үгүй амар. Тэр амар гоё. Харин тэр яг хямар сэрэгтэл авч лээ. Вау гэдэг. Жишээ нь одоо таны тухай дээр хүмүүсийг ямар нэгэн байдлаар entertain хийж байгаа чинь танд аж аргал өгöd байгаа юм шиг сонсогд. Maybe. Maybe. Тэр нэгтээ entertain хийх чинь ямар ч байдлаар идэж болно шүү дээ. Тий. Хөгжмөө байсан гэсэн подкаст байсан гэсэн танд хийх өөрчлөлт боломж байгаа шүү дээ. Тийм их зорилго сонгоод илүү ирүүл байдаг юм шиг байлаа. Тэгвэл өдрө болгон зорилттой хүрч болохоор юм шүү дээ. Тий. Тэгээд хайцсан ч буцаас ирэхэд бас айгу амархан. Бас нөгөө шийтгэж авах нэг албаа. Тий. Одоо чинь би номер 1 болно гэдэг бол бас амар сонин өндөр зорилго шүү дээ. Номер 1 болцоод бас яах вэ тий? Цаашаа. Номер 1 болцоод би номер 1 байсаар байх болно. Тийм зорилготой. Ааха. Тий. Наад чинь анд бас илжсэн юм аа. Маш яг анд илжсэн гэхээс илүү юу юм бэ? Дээр үедээ гадаад байгаа хүмүүсүүдээс их мессеж ирдэг байсан юм. Тэгээ нөгөө аюу хань болдсон шүү гэдэг. Гой ч муухай ч хийгээлээ гэсэхгүй. Бид энэ ойлгохгүй. Юу вэ? Муухай байсан чи би хийх юм уу гэдэг. Муухай дугаар ч юм уу жоохон өөдсө дугаар оруулах надад л амар муухай санагдахгүй. What the fuck гэдэг. Бас нөгөө хүнд чи өөр ингэсэн нэг тийм цензур нэг стандарт байгаа шүү дээ. Тэрэндээ хүрсэнгүү гэл. Тэгээ яг тэр хүмүүст гэж хэлэхээр ямар ч зогссон хүн байна гэл. Гэхдээ хэцүүлтэй яг үндэ. Яг амьдралын хөвшил болгох юм хэцүү байдаг шүү дээ. Харин тийм ээ. Тэгээ асуугаа нөгөөс гадаад тахаар чинь тэгээд. Тийм одоо ингээд хоёулаа яг адилхан нөхцөл байдал биш л. Хоёр хостод байхгүй. Цаг тааруулах гэж ёо. Тэгэл бит хоёр явснаас андыг явснаас дугаар хийгээгүй л. Цагийн тааруулна байна л. Нэг л өдөр хийндээ л гэсэн л. Гэхдээ бас тэгэхээр нөгөө аудионы асуудал айгүй хөтөн мөлий. Юуны асуудал? Аудио. Тийм аудионы асуудал зөө тэгээ нөгөө яг нэгнийхээ өөдөөс хараад яриа сууч илүү гоё амьд magical тийм илүү гоё тэнгүүд zoom ч юм уу юу идэв тийм жоо хоцорж ингэж очиж мочдөг тийм нэг нь ярьж хат би ярингууд чинь ингээд давхарлаж орж ирдэ штэ эсвэл нэг нь юу хүндээ ингэж аяга хоцордсон штэ тэр бас амар юу алдсан бэлээ одоо нөгөө ритм алдаг тийм харин яг унцч юм ялч амар ундын бэлээ тийм гэтээ ямар нэгэн байдлаар хийсэй явах нь чухал хөө За тэгвэл миний зорилго бол алиалагч л байх юм байна. Гэхдээ би ч яриад нөстэй чи таних юу гэдэг би мэдгүй шүү дээ. Жишээ нь тийм байж болно л гэж ярьсан шүү. Чиний зүв байж. Би юу л алиалагч. За. Тэгээ подкастн дээр зочиндоо ингэж тэ
Зочиндоо ингэж готаалгуулах нэр төрийн хэрэг байлаа. Тэгэр ганаа шиг те. Биш ганаа биш хиндэгдүүлээ инэрлээ лөө. Тэгдэм аа дайралцсан дээр орсноо. За олон түмний өмнө ингэж нэр өндөө готаалгах миний нэр төрийн хэрэг байлаа. Тийм юм хэлдэм үү? Ингэж оромжлуулах уу? Тий оромжлуулах тий. Тий. Заажра. Ярих юм аа нэг хараатхыг. Тийм тэгээд одоо тэгтээс амар хадуурах гэдэг юм л да. За зүгээр асуулт энэ зөө. За чи хөшөрж байгаа тийм үү? Шот ээ асуулт. Таны бодлол уу? Таны бодлол уу хаа? Тийм миний бодлол залуухан. Гэхдээ чи ер нь талон дотор чи бас ялгаагүй хөшрөл байгаа шүү дээ. Чи за яг тийм ээ. Чи бас young дээ бас ингэ залуу байсан хүн. Тийм ээ. Би яг хөө тийм сая он гараад төрсөн өдөр болоод дахиад бодохгүй юу? Яа хөшөрч ин даа гэж 31 гэж батсан чинь дэм. Яалаа даа. Би ч одоо юм хорий те 3 руугаа ороод ингээд бүр 3 нийгмийг 3 2 маялууд өгч юм лээ. Тэгээ яг psychology ботсон чинь сэтгэл зүй ботсон чинь яг одоо мэдхгүй яг яах стон бол гэл те. Тэгээ яг хайл илүү өөрөөсөө л асуух хэрэгтэй асуулт байна л да. Тэнгүүд би тэрийг асуугаад явж байгаа л та. Тэнгүүд яг миний хариулт болохоор өдөр тутамдаа л нэг юм жоохон гоё өдөр тутамдаа утга голох хэвээр юм шиг санагдсан. Тийм. Тэнгүүд чамд тийм ер нь мэдрэгж байна уу? Одоо чи ингээд одоо ингээд 4 жил сурсан уу? Тэгээ 4 жил сурж байна. Тэгээ 4 жилийн өмнө мэдээж бүр бацаанд байсан маа шүү дээ. Яаж ч үстэй. Тэгэл гоё одоо наснаас 4 жил өмнө хойч шаад бүр шүү дээ. Миний одоо 4 жил өмнө хойч ч бас жоохон бас ойролцоо тий. Дөнгөж чаанд одоо хэр санагдаж. Нэг ч одоо 4 жилийн өмнө шууд хөөхөдөөс болчих жоож шүү дээ. Яа тий. Шууд юу пими явах тий. За. За очлаа. Эсвэл яг тийм их мэдрэмжтэй амар сони юмас авсан юм аа. Одоо ингээ өвдсөн байгаа шүү дээ. Тий. Тэнгүүд би бас яг нэг юм сайж чадахгүй байгаа байхгүй. Дандаа шингэн ууж байгаа. Ер нь тийм шингэн шүл болч юм уу. Тийм байдлаар юм мэдээд байгаа байхгүй. Тэгсэн чинь амар сүлдэл болдог. Тэгээ нэг сэг өглөө орноосоо босч тай байлаа. Амар сүлдэдсэн. Бүрөө. Босгорлохоо гэж мэгээд хамгийн гинт баташ мэтаар. Тэгээ яжсэн чинь гинт ингээ хөвтөжсэн. Окей би ингээд юм хийгээ бодсон чинь надад хийх юм байх юм бол надад ингээд босоод идэвхтэй байх шалтгаан байх юм бол босоод хамаагаа амархан байх юм даа гэж бодсон чинь амар сонирмсэн. Тэгснэ ингээд шалтгаан байсан гэсэн би чинь ингээд сүл байхад. Тэгээ гүрийгэл босдог юм байна. Гүрийгэл босдог юм гэдэг юм. Тийм ямар нэгэн байдлаар амьдрал идэвхтэй болтол шалтгаан байгаа гэдгээ өөрөө нийгмийн идэвхтэй нэг гишүүн гэдгийг мэдэрх нь амар чухал юм шиг санагдсан. Тэгэхгүй ингээд тэгээ ингээд байжсэн жахавтай гэдэг нэг хайцуулаад өөрөө хайхаж сайн амар юм. Яа. За би амар юм ярьж байгаа. Одоо нэг мэд хүн сонсвол уучлаарай гэхдээ би ярьлаа. Наад чинь би сая гिचдэр яг анзаарсан юм аа. Хич маань яг өвдснөөс хойш ингээд жоох амьдралын идэвх нь буурцахгүй. Тэгээд одоо миний л анзаарснаар би өөр хүнийг иш оруулахгүй миний анзаарснаар босод өвчтөн хүмүүс бас ингээл ич хүчтэй явж болдог юм байна. Тэгмүүд манай их чаад чинь ингээд за би одоо ингээд үхэн гэдэг бодолтой итгэцэн. Тэр зөвхөн өөрийг хайцсан заяа. Өмчлөндөө жоохоо болж малаад улам дордоол тий. Тэгснээ сүүл өөрийнхөө сонголтоор морфинд орсон байхгүй. Тэгээ би тэрийг ойлгоогүй тохойд за өвчин намдаас хэрэглэж байгаа маань за гэл. Гэсэн чинь морфинд орнод шал өөр утгатай юм шүү дээ. Дараа нь л ойлгож байгаа байхгүй. Морфинд орнод ч тэгэл тэр хүн ингээл өөр ингээд босчихгүй. Ингээл үхчихээн юм байна гэл. Тэгээ харсан чинь нэрнгээс ойлгох юм тийм болд юм. Юм чи итгэе ойлоод хорч яваад тэгэл бүр ингээд зүгээр л юм амьд махан бит болцсон байхгүй. Би яг өнгөрөхөөс өмнөх өдөр нь очиж харсан юм. Гэсэн чил бүр даам гэж бодвол. Тэр хүний өөрөө сонгосон гэж тоор амар заяа. Морфинд ороод нэг 10 жил хонжсэн. Тэгэл бурхан болцсон. Тэгээд би бодож исэн юм аа. Яг ер нь хүн тэм зорилго хэрэгтэй юм байна гэл. Яг юмда босох шалтгаан байгаа гэдэг итгэл үнэлсэн гэж болох. Тийм. Тэгээд тэр шалтгааныг чи олно гэдэг чинь бас өөрөө бас амар хэцүү асуудал шүү дээ.
Өдөр болгон тэгээ жижиг өөр шалтгаансан байж болох хаа. Өдөр болгон өөр шалтгаан байж болно гэж юм. Болох л үү? Энэ тийм юм байсан мэдгүй байна. Шаан зөв би подкаст бичгээд ирсэн. Болсон шүү дээ. Тэ. За дутсан да за. Тэг би зааг хэлсэн ш. За үгүй л энэ ах хэвээр өглөөд унна яа. Тэгэж подкастаар наваа моолна. Босхоостой новш гэж. Харин тийм ээ. Яг миний нэг том зорилго бол мөнгө л байгаа юм л та. Тэгээд яг мөнгө ч бас өөрөө бас гоё юм хийсвэр штэ. Хийсвэр. Яг хэдийг авч хандах юм гэхэлэр тийм байхгүй те. Тэгэхээр аваад явал ингээл гоё л байгаад байх юм шиг. Тэсэн мөртлөө аваад явангууд бас гоё байх нь багассаад байгаа юм шиг. Мөнгөтэй авах зорилго юм. Мөнгө олох зорилго юм. Тухтай амьдрах эрхчлөлттэй байх. Тийм. Тэгвэл мөнгө гэхээс илүү тухтай амьдрахтай илүү гэсэн үг дээ яах вэ? За ойлголоо юм чи. Та надад юм бичээд. Гоё юм. Тэгэж за тоол жок шүү. Тэгээд одоо та нар ховлоо намайг ховлоо штэ нэр ингэсэд авцсан юм шиг. Юу яриад та. Гого доосон шүү. Би зүгээр л алиалж юм те. Уучлаарай. Би алиалагч. Алиалагч хүн алиалж байна. Тэгээд тэгсэн. Тэгээ би яг ихчиг хараа бас тэгж бодсон. Тэгээд ер нь за яг би одоо хөшөрч байгаа хүний хувьд жоохон ярьж сургаад биш үү миний мэдчихэж байгаа. Үгүй ээ. Зүгээр одоо миний зүгээр ажигсан юм те хүмүүс бас тэрний нас бас нийцэх бацар хүмүүс. Яг аюу үхэл ингээд үзлээ. Тэр одоо баг миний юмд 5 дахь үгүй 4 5 дахь. Тэнгүүд яг муухай юм жоохон наалтах нь болдол юм байна. Илүү ингээд яг чиний нэг гол асуулт чинь ингээд emotionally numb байсан гэж байна шүү дээ. Мэтрэх нь багассан. Би яг тийм болж ихтэй таахгүй. Гэхдээ илүү жоохон сөрөг сэтгэл зүйн хөдөлгөөнүүд нэг наалтах болоод байна. Сэтгэл хөдлөлүүд. Тийм одоо жишээ нь гуниглах ч юм уу тийм. За уурч яг үе байна мэн. Тэгээ би уурыг айгу тийм зүг гэж би сонссон тийм. Тэнгүүд тийм гуниглах юм бол нэг наалтах болсон. Тэнгүүд энэ яг миний өөрийн шийдрүүгүй юу гэхээр бас сайн мэдгүй байна. Тийм тэнгүүд яг тийм болж байгаагаа анзаарсан. Тэгээд ер нь бол одоо үхэлдэл ер нь өөрийгөө амар бэлдэж байгаа юм байна гэдгээс ойлгосон. Өөрийгөө үхэхэд үү? Үгүй 90 тонн хүмүүс. Тэнгүүд за би эднэргүүгээр одоо амьдрах одоо муугаар ярихад шүү дээ. Би эднэргүүгээр амьдрах нэг тийм юм болох хэрэгтэй юм байна ч юм уу гэж бодсон тийм. Яа тийм болж эхэлт юм байна. Хөшрөөд ирэхээр. Тийм. Гэхдээ ямар ч байсан ямар ч зүйлийн мэдрэмжээс тогтоод үүсгэж болохгүй. Яа. Яа тийм би жоохон зогтдог хүн. Надад зөндөө өнгөсөлжсэн. Тийм. Тэгэл дараа нь ямар нэгэн байдлаар илэрнэ шүү дээ. Харин тийм. Одоо жишээ нь нэг охин яргалдаг баста юу. Яа. Харин тийм. Ямар нэгэн байдлаар гарч ирэх л болохоор тэгээд. Тийм. Гол нь өөрөөсөө сэтгэл зүйрлэмжэд өөрөөсөө сэтгэл зүйн байдлын бол өөрөөсөө хариуцлах хэрэгтэй шүү дээ. Харин тийм. Одоо чи тэр үл одоо жишээ өсрөх юм. За чаруушлаа. Окей. Бара. Самано. Ой за. Шкаф орбиш. Орбиш би ороогүй. Би нөгөө шүүг авсан. Тийм. Би боронгийн шүүг авсан. Тийм юм. За маш хэдэн үед ирэх вэ? Барах. За ойлголоо. За. За ярьчлаа. Яа наашлаа. Оо мартанаас. За. Амар муухай юм ярих болий те. Би өмнө муухай юм яриж үжсэн. Муухай юм гэдэг нь? Яа нөгөө нэг галзуу бач хандлаар. Яасан ч болно шүү дээ. Чи дэрийг харсан уу нэрээ? Харсан. Уншсан уу? Яа өглөөсөө цааш хамгийн анхны байсан шүү. Яа би бас миний бас анхны юм л байсан л та. Хүний сториноос л харсан. Хаяг сториноос шүү. Энэ юу юм бол маа ороо уншсан ч юу. Гитач нэг таа.
Одоо ямар нэгэн байдлаар ирүүлэх юм бол тийм ихгүй шүү дээ. Тийм. Гэтэ бас ирүүл биш байсан хин нэг бас буруу гэхэд хэцүү шүү дээ. Тэр хүний буруу гэж хэлж болох уу? Би үл хэлмээр байна. Нин тэгж хэлмээр. Одоо би хүнд амтлаа хин нэг намайг хайрлаагүй байлаа яалаа хэлээ гэхэд тэр болгох хөрөнгөлөг дадантаа асуудал үүсч болно тийм үү? Тэгээ яаж л хэлэх нь миний сонголт шүү дээ. Аа. Дандаа сонголт байгаа шүү дээ. Аа. Тийм болохоор тэр хүнийг буурдах шүү дээ. Буурдсан мэдэн шүрсэн гэх юм уу? Аа. Гэхдээ энэ л жоохон онцгой кейс ах шүү дээ. Бүр юм эрүүл бүр юм яг эрүүл биш гэх юм уу? Бүр psycho тийм бүр. Амар sociopath sagт. Тийм. Тэмүүл sociopath гэж яатсан шүү дээ. Psychopath. Яаж юм аа? Sociopath гэж өөр ба. Хоёр баг шиг гэдэг шүү дээ. Тийм social. Sociopath. За. Гэхдээ өөр юм байна. Энэ сандрогийн ажил хийдэг байгууллагад ийм сургалт орж ирсэн юм аа. Тэндээ гэр бүлийн хүчирхийлэгчдийн дөрөв төлөөдөг гэж ярьжсэн байхгүй юу? За. Дөрөв төлөөдөг гэж ярьжсэн. Тэгээд бүрэн санахгүй. Зарим л ямар ч тач хамгийн хардкор хоёрын санаж. За ингээд зэрэглээ ингээд идэрэхэд хамгийн хэцүү. Ажиллахад хамгийн хэцүү. Ингээд зэрэглээ гуурдах гэх юм уу? Тэр нь болохоор ямар ч төлөөдөг вэ гэхээр ямар хол тэгснэ шүү дээ. Доберман лөө. Доберман. Юу лээ? Мэдгүй за шууд инээж. Би нэг сонсохгүй юм аа. Доберман л амттай чинь хооны нэртэй төрөл байж болтгоо гэж ярьжсэн. Тэр нь болохоор ингээд гаднаа харагдахтаа маш чарм. Юу ингээд нийгэмдээ амар гоёор бие авч явдаг. Жишээ нь тэрнийхэн жишээн дээр ихсэн нэг Казахстаны нэг сайдлуу байлаа. Нэг амар шиг гарч ирсэн шүү дээ. Өмнөс тэг бүлэгч хэлэхтэй. Ихнэртэй гаргаад амьсан турцсан байдаг. Тэрэн шиг хүмүүс байдаг гэж аахгүй. Тэрний яд гэхээр ер нь бол гаднаас амар гоё хүмүүс харагддаг. Бие амар гоё авч явдаг. Хүмүүс амар хүндэлдэг. Энэ хүн тийм юм хийхээр хэн ч төсөөлж чадахгүй. Гэхдээ яг тэрнээс холдонгуудаа хамтрагчтайгаа бахтаа хин нэг нөтрхөйлөлд бол захтай амар сэтгэлүүд л бичиж чадахгүй. Эргээд яагаад асыг гэсэн бас бодол бас баг байхгүй. Тэр хүмүүс адгаа тэгээ тэрний гэр бүлийн хүчирхийлэгч хамгийн хүн төрөл нь болохоор sociopath хүмүүс адгаа гэж хэлсэн байхгүй. Тэр нь болохоор одоо саяны өмнөх төрөл нь болохоор хүмүүс яаж харагдсан хамаатай байгаа шүү дээ. Тэнгүүтээ сүүлийн төрөлтэй нь болохоор хүмүүс юу гэж бодсон ч хамаагүй. Годомжинд жишээ нь одоо гэр бүлийн хүчирхийлэгчийн төрөлхөө чинь ихнийг жишээ авлаа гэхэд ихнэртэй яаж гарч хуржсэн хүмүүстэй яаж харж байсан хамаахгүй. Хүмүүс юу гэж бодсон хамаахгүй. Хаанч байсан хамаагүй шууд сандал аваа шийтгэд байлаа гэдэг ч юм уу. Тийм төрлүүд байдаг. Тэгээд сүүлийн хоёр төрөлтэй надлах, таслахад маш хэцүү байдаг. Тэгэхээр ер нь бол боломж үт юм уу тий? Засах. Тэр sociopath төрөл нь боломжгүй гэж хэлсэн. Вау. Бүрөө. Тэгэхээр шууд ер нь бол эртний ирүүгийн шууд шоронд нь хатаа гэж байна. Эсвэл цаазлаа. Тийм тэгээд эхний хоёр төрөл нь хамаагүй гайгүй юм дуун байдаг. Тэд нэгтэй илүү таславдаг. Гэтэ тэрийг нь би яг одоо санахгүй. Тийм үү гэж ярьжсэн. Тэгэхээр одоо тэр залуу чинь бас нийгэмд амар гоё бие авч явдаг гэсэн юм билээ шүү дээ. Тийм. Тэр одоо гуравтхан л юм байна л та. Аттай цаавар маар дээр нохоо тэрсэн зураг маяг хийж мэгээд ингээд нохоо аварлаа гэсэн чинь хүмүүс коммент нэр харуу сайхан сэтгэлтэй залуу байна ч тийм. Тэгэхээр сарж байгаа юм дэ итгэхэд амар судалтай. Тэгээд надад нэг эвгүй санагдсан юм нөгөө залуугийн хийсэн юм дэсэн шүү дээ. Тийм. Тэгсэн юм надад 9 бусын тийм prime podcast удаа амар атартай байдаг хэрэгүүдийг дөрөвтэй юм чиг санагдсан. Бүр нэг хааны газраас сонсоод хиймээр санагдаад хийж байгаа юм шиг үү? Харин тийм суралцсан юм санагдсан юм. Юу лээ лонч хийж мэг шүү лээ. Харин мэдгүй амар байсан. Йоо бохон. Тэдний тийм амар эвгүй нэг тийм 9 бусын цаашаа чинь prime podcast-ууд ч юм уу газар мэдээлэл амар төвөмөлдөг болсон шүү дээ. Тийм мэдээлэл. Тэгээд тийм дөрөж хийдэг байгаа юм шиг санагдсан юм даа. Тэр энэ бас амар осолтой санагдсан. Яг нөгөө хэвлэл мэдээлэл олон нийтэд тийм эмнэлэг мэдрэмжийн мэдээллийг төвөгтэй айгу боломжтой хандах хэрэгтэй байна да гэсэн юм. Нэг юм байна гэж бодсон. Тэгээ хүмүүс яж чад тэр подкастуудыг амар сонсдог шүү дээ. Crime rhyme тий. Одоо нөгөө цуврал алуурчны тухайн мухаа тий. Амар айгу таксин суугаалхан тэр явж байгаа юм. Харин тий одоо бод таксин ажиллаад сайх хэвээр юу зүгээр явах хэвээр мэдхгүй. Харин мэдгүй. Дийлхэн сонсдог шүү дээ. Би юу сонсч чаддгүй яагаад ч. Ерөөс гоё гэдэг.
Би дээр үед нөгөө Vice мэдхүү. Vice гэдэг тий YouTube дээр тий сууг тэр чинь анх сэтгүүл байсан. Тэгээд баримт киногоор айгу гарч ирсэн юм шиг тий гарч ирсэн. Тэгээд миний хамгийн их үзчихсэн нь болохоор тэр нөгөө Японы хүн иддэг цуврал алгачны тухай байсан. Тий. Нөгөө оюутан байхдаа курс нэг ангийнхаа сурагчийг идээд нэг хүрхчэнд хийгээд white хотуудыг идсэн. Тэгснэ хэдэн жил сууснаа судлагдчих муулагдц тэ. Тэгсэн амар популяр болсон. Ном бичээд тэгснэ номны амар хит болж молсон ч шиг. Тэг би яг тэрний киног үзээд баримт киног үзээд тэгээд тэр царайг нь харсан ч юм бүр ёо зүрхэнд ороод тэг нэгчтэй юм үзэх дургуулсан. Тэгээд тэр сүүлд нөгөө нэг даамар хин блэ. Netflix-ээр олон их явуулсан шүү дээ. Тэр бас амар муухай од болоод тэ. Тэр бас ерөөсөө гоё шүү дээ үзэхэд бол. Амар удасан тэгснэ нөө Richard Ramsey-ийн тэр бас амар алдартай. Ted Bundy-ийн тэр бас амар алдартай үзтээ. Тийм. Ted Bundy бол амар алдартай одоо. Миний хипхопын зөндөө хүмүүс Ted Bundy л өгөндөө орлоод тэр бас нэг зүг биш л байна. Одоо тэгээ насан турш хүмүүс ч та мэдээлэл шүүлтээ хүлээж авах нь өөрсдийнх нь авраг. Гэтэ хүүхдүүдтэй л асуудалтай юм да. Тийм. Хүүхдүүд одоо яах вэ тийм. Жишээ нь би ийм хүмүүс сонсгоо үед амар сонсдог гэсэн. Гэтэ тэр нанда 13 хүүхдтэй шүү дээ. Харин тийм. Тэгэхээр нэг тэрнээс л амар мэдээллүүдэд илүү нам болно гэсэн үг үстэй. Тийм. Тэ нөгөө нэг цочиртхан шиг багсан тийм. Тэр ч юм сайн асуудалтай. Тийм. Тэгсэн мөртлөө би одоо чинь бас нэг 12 мянга 3 байхдаа амар их тоглоом тоглосгүй видео тоглоом. Тийм мэдээж дандаа амар юм тоглоом заяа. Йоо жишээ нь тэр San Andreas тий. Тэр чи юу нөө Psycho тоглоом шүү дээ. Чи гараад одоо зүгээр л гудамжаар чи хүн болгоны аалж болно. Буу яриад. GTA дээ. Тий. GTA чи ер нь бол тэрүүгээр алдартай байхгүй чи Psycho shit хийж болдог тий. Яа. Тэнгүүд хойноос чинь цагтаан нар хөөндөл цагтаан нартаа байлаа тий. Тэнгүүд тэр бас нэг бодлоор одоо фэнтезиг хангаад байна шүү дээ. Тий, Psycho байх. Тэнгүү тэр одоо зөв ч юм уу буруу ч юм уу би мэдэхгүй байна. Ямар ч би Psycho болоогүй. Тодорхой хэмжээнд хангацсан нэстэг бахан. Тий, тэгэл за би нэгэн л одоо энэ амьдралтаа энэ нийгэмд ингэж хүн алж чадахгүй юм чинь гэж сандрасаар алъя л та. Тэгэл миний тий одоо Sims байсан дээ. Йоо. Ой, Sims илүү новшин шүү дээ миний бодоор. Новшин. Тий, зүгээр ингээд үлсгэж алж малаа шиг. Живүүлж алж, шатаалж матаа. Яг стаж. Харин тэ нөгөө нэг яад гэвэл fireplace хажууд санал мандалтаа суудаж болгоо ши. Өсөж болох нээр амархан тэгэл. Эсвэл нөгөө нэг гадар хойрч мэрж байгаа өчөөр үржүүлж байна. Өчөөр үржүүлээ дээ. Фүү. Тийм юм амар хэлсэн шүү дээ нөгөө. Одоо Sims-ийн гэсэн зөндөө байгаа. Тэ. Гэтэ тэгээд ямар ч юм хийсэн гол нь баланс чухал хөө. Хэмжээ те. Хэмжээ зааш те. Харин. Гэтэ тэр хэмээг амар байсан. Гэтэ ер нь тийм амар хэрэг огцон амар гардаг болцсон юм санагдах юм. Эсвэл нийтлэгддэг болсон. Нийтлэгддэг болсон юм санагдав. Уусаа гарсан ба. Уусаа гардаг лээс. Нөө интернет чинь бүх юм шууд хүний нүдэнд харагддаг болцсон шүү дээ. Өмнө чинь ингээд сониндоос олж уншдаг байсан шүү дээ. Тэгээд сонин уншдаг хүмүүс тэрийг бол олж уншихгүй шүү дээ. Төхөж алж байгаа юм болчих тийм. Тийм одоо ч утас олгон дээр л баг гарч ирж шүү дээ. Тийм л ах гэж би боддог. Тэрнээс шүүл амар дордоод байгаа юм бол би байхгүй л боддог шүү дээ. Нэг асуудал та. Тийм тэгээд бас нэг новшин юм болохоор ингээд хүмүүс сөрөг юм аягүй унших дуртай. Тийм юм шиг санагдсан. Эерэг юм бас илүү. Сөрөг юм унших дуртай. Текстэл хүмүүс илүү удаан хадгалагдана. Тийм. Санд. Тийм. Зарлаад усмжаас илүү амар тусмал илүү хадгалагдана. Тэгэхээр тэгээ төвөх юмсэл амархан болчихлоо л та. Тэ. Тэгээд энэ одоо мэдээж эдний сайт майтууд тим түгээхээр мэдээж аюух хангалттай авах нь тодорхой. Гэтэ бас тэгээ зөвхөн хангалттай дуусах бас муухай маа. Эргээд ямар нэг огон асуудалтай мэдээ гэдэг чинь тэгээд шийдэл бас хэрэгтэй гэсэн үг л үү те. Наа мэдгүй. Окей. Тэр үйл өстэй нөө ямар шийдэлж байгаа. Би бол миний шийдэл амрах те. Тэр хүмүүст илрүүлээл зүгээр сайхан. Зүгээр сайхан тэгэл цаазлах хэрэг. Тэгэл таасаа самаг гэж болохгүй тийм ээ. Гэхдээ би ингээд одоо энгийн идэх уух муух бүх чадан заалтсан баггүй нэг хэвчтэй. Тэр амар имиж чадахгүй хамаасаа хотод хүртэл ууштай байсан.
Юутэйсэн 3-стай. Йоо. Шууд амын өндөө бүтэн түлэнхий болохоор амаа юм идчихээр амаа гэмтээчгээ. Тэгээ 3 шугаа ингээд шпризээр шахаж би нэг хэсэг тэгж нэг шимцэл хангачсан байхгүй. Тэгээ ингээд эргээд бага юм ярьж сурах, юм идэж сурах, ууд сурах мөх амар exciting байдаг. Тийм үү. Нэг амар I used to take it for granted гэж бодсон. Амар гоё юм байсан байлээ. Юм идэж уух чинь. Тэгээ одоо яг амар идэж сурмаа байна. Тэрийг амар хүсэж байгаа. Чи нөө ярьж чадахгүй нэгсэн гэд хар чин би жоохон нэг serious биш юм бэ гэж бодсон чинь бүр амар serious юм болсон юм чи тээ. Уурсаар хоол идсэн ч гэх. Би таныг дуусаад зургаар үлээсэн. Йоо за яах юм бэ? No thank you. Би тийм хармаа нүг. No. Би тийм арах дургүй. Яг уу миний өөр их бол асуудалгүй л дээ. Би сая балгаас ирээд бас апресс норсоорс. Нэг амтанд хазуулаад. Тийм. Юу н хаасаг л хазуулаад майжл явуулахгүй. Тэгэл гайгүй. Тэгсэн чинь гоён дээр хадсан юм нэг л идэгдгүй. Маа ингээд уснаар орж шахах гэсэн чинь юу ч гарахгүй. Улам хавдаал. Тэг Монголд ирээ үзүүлсэн чинь өө яста сайхан болчих. Яг одоо нээ хэрэгтэй гэж аасан. Тэгээ нээлгүүлээ шахуулсан чинь нэг юм амар сонио юм тас хар баг бор хар юм нэг мундааны бөглөө шиг ийм их хар юм гарч ирсэн юм. Сонио юм. Тэг ингээ ангаалгацсан миний гоё яг жоохон л тэгэл амар өвддөг юм. Тэгэж тийм. Ах юм чи. Тийм. Тэг ямар ч гүнзгий багт. Тэгэл за. Яас ойлгосон нэг хэсэг доголсон. Тэг би яад ш. Яа, харин тийм би яадیں۔ Би яадэн сэтгэлээд тэгээ монголчуудаа их бас цонх сарвал амжирна. Тийм, харин тийм. Эрүүл байх нь жаргал юм бэлээ. Амар мэдэрч юм. Ярд. Амар ухаан сарвал байгаа гэдэг үгс амар утгатай тааж байгаа сүлд. Сарвал ухаан тангидтай амар өө юм шиг байлаа. Тийм өнгөрөөцтэй үгс нь тийм байлаа. Инх бас тонх байгаа гэдэг үгс амар таадаж байгаа. Инх бас тонх байгаа гэж ярьдаг үгс шүү дээ. Тонх байгаарай. Инх тонх гэж ярьдаг шүү дээ. Инх тонх. За. Тийм үгс амар утгатай санагдаж байгаа. Тэр нэлээд эрүүлэх амар чухал юм байлаа. Амар байдаг privilege андаг байгаа нь бас амар сайн. Андаад гоё таримтай. Тийм би бас энэ жил одоо хамаг үзлэгтэй л орё гэж л бодсон. Тийм. Ихч бол яг л тэгсэн юм байлаа. Ихч болохоор нэг өвчтэйсэн тэгээ тэрийг онцлоодаг бараг 20 жил болсон гэлээ. Тэгээ нөгөөх нь гинт шууд 4-р үеийн хорт тавдраар гарч ирж байгаа. Шууд. Бичлүүлэг амар чухал. Харин тийм. Тэгэл одоо тэгээд одоо яаж яхад нутаа тий. Юу ч болоод байгаа тий. Харин тийм ээ. Биднэрт нэг юм өгчлөө байх та бол. Ингээд захаа сав саарлаад төгсөн шүү дээ. Ингээ имлэг твцэж хахад сав саарлаад төгсөн. Тийм тохороо харахаар сав саарлаад тэгэл. Тэгт би энд үдчих чинь гараад төгтгөл юм байна заа. Харин тийм. За. Тэгтээ гоё эерэг байна уу? Харин дидэн шүү дээ. Монгол юм гоё шүү дээ. Бидний асуудал бол нэг тийм хүндээ хүндэгтэй бас гайгүй юм дайнд байж тий. Дайнд ажинтай би бол байнга хардаг. Бид нар шийдэх боломж байгаа гэдэг юм гоё. Тийм. Тэнгүүд бид нь болохоор ингээд юм дайнд байж. Стресс л байна. За тэгээд яхаа болно. Тэгээ болно. За тэгээд Чангаанз подкаст хурдан үргэлжлээсэ. Чангаанз. За. Яагаад тэгж нэр өглөөд сүүлийн асуултийнэ. За. Яагаад Чангаанз лээ? Би мартчих би асуусан. Тасаажлсан багт. Эхлээд ярьж чаад өчигдөр нөгөө хостоо ярьж чаад цаашаа тагтаа цаг гэж өгөх хэрэг тгий хичээд. Тэгсэн чинь тийм подкаст байдаг байж таад. Тэгээ өөр юу гэж хөх хэрэг тийм мэдчихээ гэсэн чинь тэгээ манай тэгээ өгсөн байлаа. За. Тэгээ амархан. Тэгэл за окей гэл. Тэгэл. За манайхт адилхан. Манайх чинь шарсан төмс гэжсэн аа. За арай тэнэг юм гэсэн инстэг таа гэж. За окей. Тэгээ нэг тийм. Өсө бодвол хэцүү мөлий. Нэр болгох тийм хэцүү байгаад. Serious бодцоо хэцүү. Тэний зөв YouTube гогцсон хамаагаа юм байна. Тэгээ би одоо өөртөө DJ нэрч өгөхөө бүр болсон шүү дээ. Зүгээр Instagram-ийнхаа югаар л бэлгээр л явдаг байсан. За зөвхөн. Амар. Харин тэгээ үхс том юм уу мэдгүй. Би харж л. Явандаа болох үү дээ. Явандаа болох үү дээ. Болно шүү. За тэгээд хөлцөө орж ирсэнд баярлаа.
Тийм. Оны ихний дугаарын зочин байсан баярлаа. Тэгээд хурдан идэрээд подкаст хурдан хийгээрэй. Тэний сонсоод байсан бол уучлаарай. Зүгээр. Уус энэ хинч сонсохгүй. Яа гэтээ муухай шулханж байна яа. За яах. Тэгээд уус л өвдцэн үний би бас тийм би team series биш гэж жоохон ботсон байсан юм миний буруу. Гэтээ яах вэ бас дажгүй л яриад шүү дээ. Бас яах вэ? Гайгүй тийм. Халтайлах. За тэгээд өдрөө сайхан өнгөрүүлцгээгээрэй манайхаа. Би дараагийн дугаараараа уулзъя. Bye.